Хавар улирал намар ирж Альбино руу алтан шаргал өнгөтэй болжээ. Намрын сүүлчийн өдөр Питер гунигтайгаар Хейдид тэр одоо сургуульд явах ёстой ба хавар эргэж ирэхээ хэлв. Хейдич ба сургууль явахыг хүссэн ч өвөө зөвшөөрсөнгүй. Үнэн дээр тэр Хейди өвлийн улирал уулаас бухад аюултай гэж санаа зовж байв. Их цаас уулыг хуучиж Хейди цонхоор гүлрэн сон өвөө Хейдигийн гун хэлж байгааг анзаарчээ. Тэр агуулга дотроос цэвэрсэн чарга гаргаж ирэв. Хейдиг дагуулan уулаас орудон уулгалаа. Хейдигийн хамарч хасуулаасан ч энэ үед хамгийн жаргалтай байлаа. Хэрэг цаг хугацаа мөх байх боломжтой бол Хейди энэ мөчөд хөвлөхийг хүсв. Тэр Петрийн гэртэрч түүнийг хичээлээсээ тарахыг хүлээлээ. Энд ирээд Хейди Петрийн эмээ харж чаддаггүй болохыг анзаарчээ. Шүдэн бараг унжсан тул талах хүртэл идэж чаддаггүй байв. Энэ бүхэн Хейдиг гүн бодолд автууллаа. Орой өвөө нь Хейдиг авах гэж ирэхэд тэр өвөөгөө чанга тавирнгээ. Өвөө бицч азтай хүмүүс юм аа гэв. Нүд эрэмхийн зөөр өвөл өнгөрөв. Хейдигийн авгагч дахин ууланд ирлээ. Тэр Хейдиг сайн олж өгнө гэж хэлв. Гэвч үнэндээ тэр Хейдиг баян айлцаарч хүүхдэд нь хамт суурах хамтрагч болохыг хүсчээ. Өвөө айлхиди Хейдиг өөрөө хүмүүд хайрлаг болсон байв. Тэр чангач хурц зайл хэмээн хүн явлав. Гэвч аваагч тийм амархан болж өгсөнгүй. Тэр мал хариулж байсан Хейдиг олж очив. Өвөө чамайг явуулахыг хүсэж байгаа гэж худал хэлв. Тэр Хейдиг хурж уулнаас авч явлаа. Питер ганцаараа эргэж ирэхийг хараад өвөө ямар нэгэн зүйл буруу байгааг ойлгов. Тэр уулын бил хүртэл гүйж Хейдиг хайлаа. Гэвч аваагч үржилсэн бэлсэн морин тэрхэн суугаад айлхидийн явчихсан байв. Өвөө хурж ирэхэд тэд айлхидийн хотлоо. Тасгадныхын түүнийг шоолн доромжилж байв. Чи хүн өхөөлчгөөгүй байгаад гайхмаар юм хэмээн. Өөр нулимстэйнүүдээр чимээг охин ууландаа буцав. Хейди нэгэн танцаг харширлуу авчирлаа. Аваагч зарсан мөнгөө аваад яран одлоо. Үнэндээ энэ харшийн эзэн охин Клараг тоглох найзтай болохыг хүссэн байжээ. Аваагч нь түүнийг энд зарчихв. Аз болоход Клара үнэхээр сайхан сэтгэлтэй охин байлаа. Түүний нүрэн үргэлж нэмсэлэл тодордог. Энийн дөнгөж ирсэн Хейди баг зэрэг тайвшрууллаа. Ууланд өссөн Хейди энд ирмэгцээ санамсаргүйгээр үнтэй бар хагалчихв. Ааштай эмэгтэй хасрагчийн зэмлэлтэй толгороход Клара бүх бурууг өөр дээрээ авав. Ямар ч язгууртны ёс зүй мэдэхгүй Хейди хоолны ширээн дээр эвгүй байдал орлоо. Тэр хоолны хэрэгсэл ашиглаж чадахгүйгээс гадна ёс суртахуун гэж юу болохыг мэдэхгүй байв. Хатуу чанд тасрагч түүнд энэхийн дүрмийг зааж өглөө. Гэвч Хейди удалгүй хичээлдээ унтаад өгөв. Зүүдэндээ Хейди байнга санаалсан мөрөөддөг Альбинорог зүйтлэн. Гэтэл сэрхэд түүнийг 90% тансаг таазал огтно. Язгууртны охины хань болохын хувьд багш Хейдиг хичээл унших гэсэн. Гэвч Хейди огтхонч уншиж чаддаггүй байлаа. Хамгийн энгийн өсвүүдийг ч уншиж чаддаггүй. Энэ нь багшийг ихэд уурлуулна. Гэвч Клара үргэлж инээсвэрлэн Хейдиг туслах гэж оролдоно. Багш аргагүй эрхэнд эхнээс нь заахаар болов. Клара Хейдигээр өөрийгөө нэгэн том хоосон өрөөнд сөрүүлэн орууллаа. Ханамд Клара түүний ээж хоёрын хөрөг байлаа. Тэр үед Клара бас чаддаг байсан. Гэвч ээж нь өөд болсноос хойш тэр гүн сэтгэлийн хямралд оржээ. Тэр цагаас хойш дахиж босож чадаагүй. Хейди Клараг хэрхэн тавьшруулахаа мэдэхгүй байв. Тиймээс зүгээр л жижигхэн гараа Кларагийн гар дээр тавив. Өвөөгөө санаад Хейди асрагчаас цонхон голгож өгөхийг хүсв. Тэр өвөөгийнхөө амьдардаг уусыг харах гэж бодсон ч энэ өндөр барилгууд дүүрэн байсан тул юу ч харагдсангүй. Асрагчдын хэрэг уулыг харахыг хүсвэл Цүн хотын хамгийн өндөр цанхав дээр гарах хэрэгтэй хэлв. Цанхав руу очихын тулд Хейди Клараг дөрөн сэмхэн гарлаа. Клара Хейдид өөрөө дээш гарахыг зөвшөөрөв. Тэр доор ганцаараа хүлээлээ. Хейди эцэст нь цамхан орой түрээ тартал хаач уул харагдсангүй. Тэр мэдээгүй байлаа. Энэ газар өвөөгийнх нь амьдардаг газраас үнэхээр хол байсан гэдгийг. Хейди Клараг дагуулan гэртээ буцав. Тэдний ирэхэд эмэгтэй асрагч үнэхээр гурлаа. Гэхдээ хэдхэн үг хэлэхдээ зэрэгцэн тасралтгүй найдаж өглөө. Учир нь Клара сэмхэн уран муужгаа худалдаж авсан байжээ. Асрагч муурны үсэнд харшилтай тул сандран сандал дээр авирв. Байдал үнэхээр самраагүй болов. Хейдиг шийдэхийн тулд асрагч түүнд хан руу харан зогсоргүй байдахыг тушаалаа. Мөн хоол идэхийг нь хориглов. Энэ нь Хейди гэртээ харих хүслийг улам нэмлээ. Тэр зүнхээ бэлдэж энд эрэхтээ өмссөн хувцас өмслөө. Тэр Кларыг тэрвэд эргэж халах. Гэвч тэр үнэндээ аваагч нь түүнийг зараад ирснийг мэдээгүй байв. Асрагч түүнийг явахыг зөвшөөрсөнгүй. Чи өөрийгөө ямар азтай гэдгийг мэдэж байна уу? Би энд өссөн бол гэж хүсдэг шүү хэмэв. Тэдийг түлхэх үед Хейдигийн цүнхнээс олон талах өнөө. Тэр талхыг Питрийн эмээ зориул авчирсан байв. Учир нь зөвхөн энэ талхал Питрийн эмээ зажилж идэх тохиромжтой. Хейди явахыг хүссэн Кларад маш их цохол болгов. Тэр уйлан өрөөнд орлоо. Тэр өөрийгөө Хейдид муухай хандсан болохоор л явахыг хүссэн гэж бодов. Үгүй ээ, чи надад маш сайн ханддаг шүү дээ. Клара Хейдийн араас чангат. Чи миний цорын ганцтай. Би цаашдаа үргэлж хамт байж болох уу? Kann das auch zusammen schön haben? Nicht? Хейди хариу хэлсэнгүй.
Тэр өдөр Кларагийн аав эмээ хоёр гэртээ ирэн ирлээ. Гэр бүлийнхэн удаан уулзаагүй учраас Клара их баяртай байлаа. Эмээ нь бас шинэ ирсэн Хейдэг ихэд таалжээ. Гэвч эмэгтэй асрагч Хейдэг оюун ухааны бэрхшээлтэй гэж хэлв. Тэр зөрүүд зангаас гадна хамгийн энгийн үсгүүдийг ч сурч чаддаггүй. Кларын хичээлийн явцад ихэд удаашруулж байна. Гэвч эмээ нь үүнийг сонсоод Хейдэг буруутгасангүй. Харин ч түүнд үлгэр ярьж өгч уншиж сурахыг зав. Хейдэг эмээгийн үлгэрийг сонсох туфтаа болов. Учир нь энэ нь түүнд уулзны өвөөгөө санагдуулах байлаа. Нэгэн шөнө зарцсан бэхэн босч архиулаа. Гинэгт хаалганы гаднаас чимээ сонсов. Хаалга онгохой байв. Гэвч хинч харагдсан. Тэр дотор нь юу ч алга болоогүй байв. Бүгд энэ хашид сүнс байна гэж бодов. Энэ явдал Кларагийн аавыг ихэд зочирдуулв. Маргааш нь тэр эмч найз авчирч шалгуулв. Чимээ сонсоод бууга барин араас нөхөв. Гэтэл Хейди зүудлээд явж байсан байв. Тэд түүнийг даган өрөөнд нь буцаж ирлээ. Түүний бие даарсан байлаа. Тэд Хейдид нэмэлт хүнжил нөмрүүлэхийг хүсв. Шкафыг онгойлгоход дотроос нь олон талах өнөв. Тэд энэ талаар мэдээгүй байв. Үгээрийг талах Хейди Петрийн имэд зориулж хатгалсан байжээ. Эмч Хейдийг сэрсний дараа түүнтэй ярилцав. Хейди өвөөгөө маш их санаж байгаа нь илэрлээ. Тиймээс тэр шөнө бүр хаалганыгаа дагарч зүудэлж явдаг байжээ. Сэтгэл зүйн хувьд асуудал үүссэн байв. Эмч найз Хейдийг буцаахыг санал болгов. Үгүй бол байдал урдам дурдж магадгүй байв. Кларагийн аав эхнэрийнхээ хэргийн өмнө удаан дуугүй зогсов. Эцэст нь тэр шийдвэрээ гаргав. Хейдийг өвөөгийнхэн дэргэд буцааж явуулахар болов. Хэдийгээр энэ нь Кларад хүн тусах байсан ч гэсэн. Би зүгээр л түүнийг үлдээсэй гэж хүсэж байна. Клара би дахиж ганцаараа байхыг хүсэхгүй байна. Чи чинь яаж энэ тайвшир? Хейди энэ бүхнийг гайхан ажиглав. Чи яв өөрөөгөө Петр лүгөө оч та нар бүгд яв. Хейди Клараг хэлаа. Гэвч Клара өрөөгөө төгчв. Хейди өвөөгийнхөө сэлсэн жижиг энторыг өгч тэрийг ааваар нь Клара дамжуулан өгөхийг хүсв. Дараа нь Хейди асрагчийг даган тосгон руу буцав. Тэр ачаа тийш яваад Петрийн гэрт ирлээ. Петрийн имээс зориулж зөөлөн талхны хайрцаг үлдэв. Петрийн хамгийн дуртай зайцыг ч авчирсан байв.